Минь дамгалан уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр хоёр ертөнцийн талаар ярих гэж байна. За миний ярих эхний ертөнц нь болохоор теорийн ертөнц. Энэ болохоор тэрэн, төрөн гэдэг хоёр үгний голоор теорийн гэж хэлэгдэдэг байгаа. За цаг хугацааны тодломж буюу одоо өмнөх бичлэг дээр ярьсан өөр цаг хугацаанд амьдраад байна, цаг хугацааны шилжилт хийгээд яриадсчихэд миний ярих цаг хугацааны тодломж нь болохоор 5 гэдэг тодломжтой. Урийн үг нь эрх чөлөө, эзэн эрх шигч нь шунал. За энэ ертөнцид хилэнц гэдэг нэртэй хүү амьдрна. За хилэнц хүү болохоор хүснээ авдагч, хүсэл нь хизээж хандгүй. Хогс ороод дараагийнх руугаа үсэрдэг. Хань хүсдэгч садар самуунд дуртай, анд хүсдэгч ар манахыг мэдтгүү хувиа хичээдэг. Үүлийн эзэн үйл мөртэй болохыг хүсдэг боловч хариуцаж мэдтгүй, ашиглаж мэддэг учраас үйл нь дэлгэрдэггүй. Жишээлбэл хонь байвал хоньыг маллаж мэдэхгүй учраас хургалгаас нь өмнө идээд бусдын хоньыг булаахаар санаархдаг. Яаж булаадаг вэ гэвэл хуурж мэхлэн, хулгайлна, бүр болохгүй бол дээрэмдэнэ. Үндэс байлаа гэхэд үрийг авч мэддэггүй учраас ургангууд нь л үрээ цэцгаас нь өмнө тастаа залгичдаг. Энэ мэтэр хязгааргүй эрх чөлөөтэй боловч энэ ханаж чаддгүй өлөн хоосны тамаасаа гарч чаддгүй хязгаартай. Энэ тамд нь болохоор хоол орж ирэх юм бол хор болж хувирдаг, хань орж ирэх юм бол шулмас болж хувирдаг, анд орж ирэх юм бол чөтгөр болж хувирдаг, үр нь болохоор нялх хилэнц болж өсдөг ийм ертөнц байна. За тэгээ хилэнц үгийн ганц чаддаг эрдэм нь бүгдийг таньж мэдэх. За бүгдийг таньж мэдээд л ханчдаг шалтгаан нь таньж мэдхээрээ айж зүгтэн, уйдад залах нь, устгаж мөхөө нь юмсын үн цэнийг үнэлдэггүй учраас үргэлж хоосон ханж цаддгүй харгуйд тамлагдана. Сансан бүхэн санснаар нь болно. Гэхдээ сансан нь өөрөө хоосон учраас их адаг зах замбраагүй харанхуйд ганцаар тэнүүчлэнэ. За хилэнц хүү их адгийг тодолж болохгүйг ялгаж ханж цадаж сурахын тулд үн цэнийг нь үнэлж үгээгүй хоосрлоос гарахын тулд мал байвал малыг маллаж, үр байвал үрийг тарьж, үндсийг ургуулж, ургасныг нь үржүүлж, хязгааргүй шунлыг хязгаарлахад хэрэгцээд бүхнийг хийж, хэрэггүй бүхнээс ангижрахад эмх цэгцийг таньж зүй тогтлыг олсноор дараагийн ертөнцид шилжив. За энэ хоёр дахь ертөнц нь болохоор зүйдэл зам гэдэг нэртэй ертөнц байна. Цаг хугацааны тодломж нэршил нь болохоор нүүдлийн соёл, урийн үг нь дархан эрх, эзэн эрх шигч нь энэ удаадаа шунал биш хүн. За энэ ертөнцид хилэнц хүүгийн нэр нь Күү сурлагт Кау болж хувьсна. Кау хүү мөн л хүснээ авдаг, харин авснаа тогтоодог. Тогтоохын хэрээр дараагийн эрдэмд суралцдаг. Хань хүсвэл ханаа бүтээж, ханилж, түшилцэж чаддаг. Анд хүсвэл араа маналцаж, андалж чаддаг. Үүлийн эзэн байж хариуцдаг учраас үйл нь гүн бат мөрлөлтөөр дэлгэрдэг. Эмх цэгц их адаг ирэмб дараатай боловч хязгааргүй удам орчлон тааваар нүүдэллэн мөнх амгалан оршдог. Күү сурлагтай Кау хүүгийн чаддаг эрдэм нь болохоор мэдээж таньж мэдэх, за таньж мэдсэний ард ялгамжлал үүсгэх, харьцуулах, ингэсний үндсэн дээр цэгцлэх, ирэмбэлж цэгцснээ нийлүүлж нэгтгэхэд нэр өгч тодлох. Тодлсноо тогтоох буюу үнэлж үн цэнийг нь ухаглаж оршоох. Үн цэнд зүйлс дахин үр жимсээ өгч танин мэдхүйг дахин дийлгэж мөнх суралцах. Кау хүү нь болохоор мөн л сансан бүхнээ авна. Санаа нь харин үн цэнтэй учраас бүгдийг оршоож, оршин буй бүхнийхээ дунд үр шимээр нь төмөн үедээ хоолтой затгалан, сэтгэл өйг амгалан, хязгаар үгүй том тойргоор хол нүүж тэлнэ. За энэ хоёр ертөнц бол ухтаа бол нэг л ертөнц боловч хэн түүнээс юу авахыг хүснэ түүнийгээ л хүртэнэ. За теорийн ертөнцид болохоор
эр хүмүүс нь бүгдийг надаас тусдаа гэж хариуцахгүйгээс гадна бүгдийг эрхшээх гэж шунан дайрна. Ийм хүмүүс нь болохоор бүгд минийх гэж мөн шунан дайрна. Ийм учраас дажин самуун тасрахгүй, хөл толгойгүй энэ өөмөн дунд үрс хүн болж өсч чадахгүй, шунал толгойг нь эзэгнэж зална. Зүйдэл жамын ертөнцид болохоор эрс бүгд надаас тусдаа юм бол гэд үргэлжлүүлж сэтгэнэ. Бүгд надаас тусдаа юм бол өөрийн толгойтой байх ёстой юм байна. Буй бүхэн өөрийн гэсэн оршихуйтай орон зайтай юм байна. Тийм болохоор буй бүгдийн оршихуй орон зайг нь хөндлөж өргөж ивэс болох ёстой юм байна гэж сэтгэнэ. Иймс болохоор бүгд миний ижил юм бол надаас ялгаагүй юм бол би буй бүхнийг өргөж тэгшилж өвдөхт нь асарч уйлахт нь аргатаж унахт нь өргөж зовхот нь тэтгэж ингэж өсгөж байж болж инрэх ёстой байна гэж сэтгэж болно. За энэ эр эм хоёр инрэл хүндлэлийг мэдэх учраас харилцан сүлэлдэж үр төрүүлж ирээдүй гих итгэлийн галыг бадрааж чадна. Хоорондоо ялгамжтай тус тусын онцлог орон зайтаж нэг дорой эвтэй байж харилцан сүлэлдэж оршино. Теорийн ертөнцид нь болохоор бүгд надаас өөр учраас бүгд надаас өөр гэдэг нь одоо эр хүний онцлог сэтгэхгүй шүү. Тэгээд эрэгтэйчүүд нь бүгд надаас өөр учраас гэд зогсчод байгаа болохоор цаашаа сэтгэхгүй байгаа учраас бүгд надаас өөр гэдэг үндсэл дээрээс шууд шулуун сэтгэх юм бол хувийн ачийг үзэл болоод тэгээд өөрөөсөө бусдыг дарлах, боолчлох, өөрийнхөө төлөө зүтгүүлэх, эзэмших, өмчлөх гэж хазайдаг. Эмэгтэй хүний онцлог сэтгэх болох бүгд миний ижил гэдэг сэтгэхүйн цаашаа нөгөө төрөөнийх шиг ингэж өрнөхгүйгээр бүгд миний ижил гэд шууд зогсоод энэ гацаан дээрээсээ шулуун сэтгэхээр бүгдийг өөршгөө болгох гэж бүгдийг одоо өөрийнхөө замаар явуулах гэж мунхаг молгоо байдлаар зүтгэн надтай ижил бай, надтай ижил сэтгэж бод, надтай ижил ярьж хэл яг л надтай ижил бай. Эсвэл устгах нь мөхөө нь уусгах нь гих бодлого барьж хазайдаг. За энэ нь болохоор одоо ертөнц дэлхий дээр ингээл илэл харагдаж байгаа л да. Одоо жишээл Монгол хасаг гэж байна, увс халах гэж байна, ир им гэж байна, эцэг үр гэж байна, Gen-Z, millennial гэж байна, бүүмрүүд гэж байна мэдгүй те. Тэнгүүд эднэр чинь нэг бол бүгд адилхан байх ёстой гэд тулган шаардаад шахаад байдаг. Тэг бүгд адилхан байхгүй болохоор нь бүгдийг адлаад байдаг. Ер нь хасаг монгол хүн хоёр чинь адилхан байх ёстой мó, өөр байх ёстой мó? Гэтэл өөр байгаа штэ. Нэг байх ёстой, бид бүгд нэг гэд хүчлэхэр чинь болохгүй, өөр ихгүй. Тэнгүүд өөр юм бол өөрийн онцлогоороо яаж харилцан ив наримталтай болох вэ? Яаж харилцан ив наримталтай амьдрах вэ гэж сэтгэх ёстой болохоос өөр болохоро би бинийгээ устгах. Ижил болохоро бүгд адилхан болох гэж сэтгэж болохгүй. Өөр гэхэр чинь одоо эр нь эмигээ үзээ ядж чинь, эм нь нэрийгээ үзээ ядж чинь, эцэг нь хүүгээ үзээ ядж чинь, хүү нь эцгийгээ үзээ ядж чинь, Gen-Z ах нар эгч нараа үзээ ядж чинь, ах нар эгч нар нь Gen-Z-гээ муулж чинь, доромжилж чинь. Бүгд ижил байх ёстой гэхээрээ нөгөө ах нар эгч нар нь Gen-Z шигэ байх ёстой юм шиг шаардлаганд ороод байна. Gen-Z ах нар эгч нар шигэ байх ёстой юм шиг шаардлагад ороод байна. Монгол нь хасаг болох ёстой юм шиг, хасаг нь монгол болох ёстой юм шиг, монгол нь Америк болох ёстой юм шиг сүүл рүүгээ тэгээ бүр дэлхий даяараа Америк болох ёстой юм шиг болоод байна. Эцэг нь аав хүн байж хүүхэд шиг ингээд балаараа явж явах ёстой юм шиг. Хүүхэд нь хүүхэд хүн байж аав шиг хамаг бүхнийг захираад явах ёстой юм шиг ингээд хөл толгой нь олдохгүй байгаамаа. Энэ хоёрыг зүгээр л бүх зүйл тустай юм. Гэхдээ бүгд нэг юм гэдэг энэ сэтгэлгээг давхцуулж сэтгэх юм бол бүгд өөрийн орон зайтай эднэр хоорондоо яаж эвтэй наримталтай амар амгаланаар харилцан сүлдэх вэ гэдгийг л бодож олоход болох юм аа. Энэ бол голч шугам юм аа. За түрүүний өгүүлэмжийг би онлын хувьд бас нэг жоохон задлаа гэж хичээсэн юм аа. Үнний тухай ойлголт дээр задлах чинь. За теорийн ертөнцийн хувьд бол үнэн гэдэг нь ерөөсөө худал хуурмаг. Худал хуурмаг нь үнэн, хулгай дээрэм хийх нь үнэн, байх ёстой нь үнэн, хар хорон
үнэн, устгал суйрлын үнэн, иргшээж дарлаж боолжилж там ташин хорж тарчлаах нь үнэн буюу олсон бүхэн үн цэнгүй хоосон учраас хязгааргүй ихээр залгиж имх замбраа их хадаг зүй тогтлыг мэдэхгүй хязгааргүй тамлах нь үнэн гэдэг үнэн л одоо тэр теорийн ертөнцид үйлчилдэг. Одоо бид нар яг тэр ертөнцид амьдарч байгаа. За зүйдэл жамын ертөнцид юу үнэн бэ гэхээр зүй тогтол нь үнэн. Уг нь болвол манайх чинь одоо теорийн ертөнц биш чаавас зүй тогтлын ертөнц ахгүй юу? Үгүй гэвэл дэлхий яаж тогтоод байгаа? Од эрхсүүд яаж харилцан сүлдээд байгаа? Атом молекулууд ч хүртэл зүй тогтолтой. Та арслан бар хүртэл ямар ан авалгаа мэддэг байдаг штэ. Эдгээр чинь бүгд зүй тогтлын үндэстэй. Тэгэхээр уул нь бидний оршин байгаа ч үн зүй тогтлохгүй. Тэгэнгүүт энэ зүй тогтлыг мэдэхгүй болохоор л теорийн ертөнцид тамлагдаад байгаа болохоос яг бодит үнэн, жинхэнэ үнэн нь бол зүй тогтол. Жам гэдэг бол зүй тогтол. За энэ зүй тогтлыг танин мэдснээр энтэй зохицож, нийцэж, харилцан сүлдэж, өгч авч, хурч төгөж, эргэлддэг энэ эргэлттэй нийцэж чадах юм бол мөнх амгалан олж болно. Энэ зүй тогтол нь теорийн ертөнд төр тусглаа буулгахаараа яг л зүй тогтлоор л буулгаж байгаа. Буюу юу өгөөд байгаа түүнийг л буцааж өгөөд байгаа байхгүй хариулга болгоод. Хий хоосон үн цэнтэй зүйл өгөхөр хий хоосон болгоод задлаад тавил буцаал хий хоосныг өгөөд ингээ эргүүлээд байгаа. Уг нь л дандаа л үн цэнтэй зүйл өгч байгаа л да. Гэхдээ тэр хилэн цхүүчин бол өөрөө зүй тогтлыг ойлгохгүй болмаас үн цэнийг дандаа хий хоосон болгож хуургаад байгаа буюу үн цэнийг өөрөө л хүртэж чадахгүй байгаа л гэсэн үг. Тийм болохоор одоо теорийн ертөнцид тусгалан буухлаараа ерөөсөө хий хоосны эргэлттэй болоо явцдаг. Бүх үн цэнтэй бүхэн теорийн ертөнцид бол үн цэнгүй хий хоосон имх замбраагүй их адаггүй хөл толгойгүй болж задрна. Зүйдэл жамын ертөнцид болохоор ерөөсөө имх замбраагүй, хязгааргүй, хөл толгойгүй, их адаггүй, хэмжээ хязгааргүй гэсэн ойлголт байхгүй. Энд бол зүй тогтол гэсэн ойлголт гэж байгаа. Тэр хязгааргүй тухай ойлголт нь бол мөнх амгалан гэж нэрлэгдэх ёстой. Энэ үг нэрлэж байгаа үг мөг нь жоохон өөр л утгатай юм байлээ. Одоо теорийн ертөнцид хязгааргүй, хаос буюу имх замбраагүй, хоосон гэж байдаг. Зүйдэл жамын ертөнцид болохоор зүй тогтол мөнх амгалан гэж байдаг. Яагад гэвэл зүйдэл жамын ертөнцид юмсыг тогтоож болно. Үнэлж болно. Үн цэнийг үнэлсний үндсэн дээр дараагийн тэрэн дээрээ түшиглээд дараагийн сурлага нээгдээд ингээд мөнхөд амар амгалан тогтоож болно. Хязгааргүй хаос хоосон гэд ирэхээрэл хязгаарлаж чадахгүй үн цэнийг тогтоож чадахгүй улмаас яг үндэ юм хязгааргүй дунд төөрөөд байгаа юм уу гэхээр зүгээр тамийн ертөнцид л хашигтчаад өөрийгөө нэг гацаанд оруулж төвчтэй төвжэн дотроо эргээд байгаа. Эндээсээ чөлөөлөгдөд гарах юм бол зүйдэл жамын ертөнцид мөнх амгалан олж болно. За энэ хоёрыг дахиад харьцуулах юм бол энэ хоёр ертөнцийн одоо алийг ч хүн сонгож болно, алийг ч сонгох одоо чадвартай. Энэ ертөнцүүдийн алийг сонгосон бай нэр тодломжууд бол ер нь давцсан. Гэхдээ тэр нэр тодломжуудын арын утга болвол солбин өөр байна. За жишээлбэл теорийн ертөнцид эрх чөлөө гэдгийг эмх замбраагүй, хоосон, хязгааргүй гэж ойлгоно. Зүйдэл жамын ертөнцид бол эрх чөлөөг шунал хилэнц, уур уцаар, гомдол цөхрөл, бардам хийрхэл, айдас төгшөрөөс ангид амгалан байдал гэж ойлгоно. Одоо эдний чөдөр тушаанаас гарахыг эрх чөлөө гэж ойлгоно. Зүйдэл жамын ертөнцид. За тамийн ертөнцид аз жаргал амар амгалан гэдэг нь бол ер нь бол агшин зурал тогтох боломжтой гэсэн ойлголттой байдаг бол зүйдэл жамын ертөнцид амар амгалан насан үрд тогтоох боломжтой гэдэг ойлголт одоо ноёлно. Тамийн ертөнцид хань ижил гэдэг нь одоо хайр дурлал гэдэг нэртэй хий хөөрөл, шүүрэл, допаминыг хилдэг эсвэл нэг айл гэртэх тоглоомыг хилдэг бол зүйдэл жамын ертөнцид бол харилцан туршилцах яг ханилах гэдэг нь утгаараа оршино.
тамийн ертөнцид анд гэдэг нь ашиг өгдөг, ашиглаж байх зориултай нэг хүн ч юм шиг, юу ч юм шиг, нэг эд зүйл шиг утгатай байдаг бол зүйдэл чамын ертөнцид анд гэдэг нь араа маналцдаг, андын тангарахтай, андын ёстой жинхэнэ андаараа оршино. Тамийн ертөнцид эд мөнгө гэдэг нь хүч чадал гэсэн утгатай. Тэгээд хүч чадал буюу өөрийн толгойг нь залж чиглүүлж байдаг эзэн эрхшээгч гэсэн утгатай байдаг бол зүйдэл чамын ертөнцид эд мөнгө гэдэг нь үн цэний солилцоон буюу үн цэнтэй зүйлсээ хоорондоо солилцож бие бинийгээ ур ухаанаараа тэтгэх гэсэн ойлголт агуулгатай байна. Ер нь бол одоо буурлын хувьд эд гэхээр урыг хэлдэг байхгүй. Мөнгийг тоог эсвэл шунлыг хэлдэг. Эд гэдэг чинь зүгээр л урттай ах хэвээр ур гэдэг нь хараа таньшгүй, өмсөөд илэгдэшгүй, идлээд одоо барагддаггүй, нэг насаа дааж үр хойчтой өвлүүлж болдог тийм зүйлийг л буурал эд гэж ойлгодог. Тэгэж ойлгож байгаа нөхцөлд бас эдэндээ захирагдах чинь нэг өөр. Тэр бол оршихуйн төлөө зоригдол болдог л эд мөнгийг зөвхөн нэг юм ханч цадшгүй шунал төвшөнд ойлгоод төрөндөө захирагдах юм бол тамийн ертөнц болчих нэ. Тамийн ертөнцид үр хойчоо ачаа дарамт гэж төвшөн ойлгодог бол зүйдэл чамын ертөнцид үр хойч бол итгэлийн гал, суралцгын суурь, мөнх үргэлжлэх голомт юм гэж ойлголт ноёлдог бах нэ. За тэгээд дүгнэлт нь бол тамийн ертөнцид эмх замбраагүй хоосон харанхуй даз жаргал амар амгалан гагшин зуур мэдэрч бусад үед нь айж түгшиж самуурч хий хөөрөлтөй хандлавч тэр нь тогтохгүй залхааж ашиг хонжоотод нөхөрлөвч тэр нь ам орж сэтгэл задахгүй ядрааж эд мөнгийг хөвж цоорхой сав шиг урсаж үр хойчоо ад үзэн гიშгэлэх амар хэлбэрийн дарчлааныг амьдрал гэж үзнэ. Зүйдэл чамын ертөнцид бол шунал хилэнц, уур уцаар гомдол зөвшрөл, бардам хийрхэл, айц төгшүүрээс ангид ирэх чөлөөтэй, амар амгаланг, насан үрд тогтоож, харилцан түшилцэх, хантай, араа маналцах, анттай, үн цэнийг солилцдог, ур ухаанд суурилсан эдтэй, ирээдүй хойчин тулгандаа галтай, галаа манаж мэддэг, ийм сайхан амар амгалан оршихуйг амьдрал гэж үзэх нэ. За тамийн орчлонд бол буурлын цаг хугацааны судар дээр гардаг эр хүүсийн онцлог чадамж хүндлэх эрдэм, эм хүүсийн онцлог чадамж инрэх эрдэм гэд гардаг байхгүй. Тэгээд хүндлэх эрдмийнх нь бүр анхны суурь ойлголт нь ерөөсөл юм бүхнийг надаас тусдаа, надаас өөр гэж үздэг тэр ойлголтоос төрсөн. Инрэх эрдмийн суурь нь болохоор нөгөө эмэгтэй хүн хүүхд төрүүлдэгтэй холбоотоор юм бүхэн миний ижил надтай адил юм байна гэсэн суурь ойлголтоос төрсөн байхгүй юу. Чи ингээд суурьндаа байж ахлаараа тэр теорийн ертөндөө нөгөө нэг эр юм сүвтний ухаанаараа байж идэг буюу нөгөө энэ инрэл хүндэл хоёр чинь яг голчтой тогтохгүй улмаас хоорондоо харилцан сүлдэж одоо үр төрүүлж чаддаггүй буюу одоо харилцан сүлдэхгүй гэхээр дандаа эсрэгцэд зөрчилтөн гэсэн үг. Аргагүй энэ хоёр чинь эсрэг зүйл байгаа шүү дээ. Нэг нь бүх юм тусдаг, нэг нь бүх юм нэг гэдэг шүү дээ. Энэ хүндлэх эрдэм, инрэх эрдмийг голчтойгоор бүрэн сураагүй дутуу сурчгаар хазаалттай үлдээд тэр хазаалт нь яаж илэрж байгаа вэ гэхээр жишээлбэл Монгол хасаг хоёрын тухай ойлголт байна. Нэг хэсэг нь Монгол хасаг хоёр ч өөр юм аа. Тэгээ өөр юм а гэдгээсээ цаашаа сэтгэхгүй байхаараа би бинийг алах гээд штэ. Устгах гээд хөөгөөд туугаад юу ч болоод байна. Нэг болохоор нэг хэсэг нь ив нэгдэл ураа те Монгол хасаг хоёр нэг юм а гэхээр одоо эн чинь нэг юм шийдэлгүй тэр зөрчил үүсээд байгаа зөрчлийг шийдэхгүйгээр хүчээр эвлүүлэх гээд байгаа. Нэг юм хэлбэр болчихж байгаа байхгүй. Бас дээрэс нь энэ нэг юма гэдэг үзлийн
маш хор хохирол учруулдаг тал нь юу вэ гэхээр бүгд адил, бүгд нэг гэдэг утгаараа бол ир юм хүмүүс яг адилхан хариуцлага хүлээж авах ёстой. Тэгээд тэр ир нь хүүхдэд харалтай яагаад байгаа юм бэ те? Тэр им нь гарч ажил хийж мөнгө ололтой эмэгтэй нь гэрээ тижээлтэй те мэдгүй бие биенээс ингээ адилхан байх юм тэхэд штэ. Тэнгүүд жинсинер нь бүүмрүүдийг миллениалуудаа тэнэг гараад гингүүтээ нэг өөрсдөө залуу сэтгэлгээтэй байх га те хөгшин хүмүүс штэ тэд нар чи. Тэнгүүд хөгшчүүлэн нөгөө залуу үе бас өөрсдөө байх гад тэгээ суралцаагүй залуу аюу ахааны чи авчиж хөгшөрсөнгүү гэж уурлаад байдаг ч юм. Тэгтээ дэлхийг Америк болгоно бүгд нэг гэдэг үзэл чи тийм л үзэл байгаа байхгүй. Эсвэл бүгд тусдаа гэхээр хоорондоо байлддаг үзэл байгаа байхгүй. Энэ хоёр чи ингээ үндсэн дээр нь ингээ зогсооч юусоо болохгүй цаашаа сэтгэж бодох хэвээр. Тэг цааш нь юу сэтгэж бодох хэвээр юм бэ гэхээр Монгол хасаг хоёр нэгдүгээрт өөр юм аа. Өөр ч гэсэн бид бүгд нэг тэнгэрийн дор нэг газрын дээр багт шингэж чаднаа. Тийм учраас бид нар өөр юм бол хэрхэн хоорондоо харилцан сүлдэх вэ? Буюу нөгөө л нэг зүй тогтол нь яаж явах ёстой юм бэ? Зам болол хорвоо ертөнд бүгдийн дааж та хартаа цагаантай, нартай сүүдэртэй, цэцэгтэй, жимстэй, араатай амтантай, хүнтэй, чөтгөртэй бүгдийн дааж байгаа. Бид нэр тэр яаж даагаад байгаа зүй тогтлыг ойлгоод тэрнийхэн дагуу сэтгэж чадах юм бол энэ хорвоо дэлхий дээр бүгд өөр өөрийн орон зайтай тэгээд тэр бүгд өөр өөрийн орон зайтай онцлогтой бодгаалууд нь хоорондоо эвтэй найрамдалтайгаар ив нэгдэлтэйгээр нэг болж оршиж дөнгөнө. Ягаад гэвэл бид нар бүгд өөр өөр ч гэсэн тэгээ ир эмээр ялгаж уулсан үндснэрээ өөр ч гэсэн биднэрт нэг ижил зүйл байгаа нь бид нар хүн баггүй. Хүн гэдэг чинь тархитай, тархи нь оюунтай бол за тэгэл ив нэгдэл амархан багтөө. Өөр өөрсдийнхөө байна. Гэхдээ хоорондоо нийцэл цохиролтой байна. Бие биенээс суралцсан, бие биендээ өгнө, өгөх юмаа өгнө, авах юмаа авна. Тэгэл уул нь болов л доо. Энэ сэтгхүйг бүгд өөр юм эсвэл бүгд ижил юм гэдэг сэтгхүйг цааш нь хөврүүлж бодохоор энэ бол бүгд өөр учраас бусдын оршихуйг хүндэл бүгд ижил учраас бусдын оршихуйг инэр гэдэг юм инрэх эрдэм хүндлэх эрдэм гэд энэ эрдмийн төвшөнд аваач чадах юм бол энэ инрэл хүндэл чинь болохоор хоорондоо харилцан сүлддэг буюу хоорондоо харилцаж чадна. Бие биенийг устгаад бие биенийхээ оршихуй руу дайраад ахгүйгээр ингээ хамт оршиж чадна. Сүлэлдэж оршиж чадах байхгүй. Ингээ сүлэлдүүлж чадах юм бол ихтгэл төрнөө буюу үр төрнөө гэж байна. Тэгэхээр нөгөө ирим сүвтний зөнг цааш нь хөврүүлээд батах юм бол эцэг их зүм болж хувьсаад эцэг их зөнгөөс үр төрнөө. Үр буюу ирээдүй төрнөө, оршихуй төрнөө, гал төрнөө, олон утгаар ойлгож болно. Итгэл төрнө гэдэг янз янз утгаар ойлгож байна. За тэгээд энэ хоёр сэтгэлгээг хооронд нь харьцуулж нэг тайлбарлаа тэг бичлэгэд дуусгая. За хилэнцэд сэтгэлгээ нь болохоор хор учруулсан хүнийг намайг боолчлох гэлээ гэж хариу дайрна. Эсвэл намайг сургаж хүмүүжүүлж байгаа юм аа. Одоо хор учруулснараа болчихснороо надад харын ухааныг зааж өгч байгаа юм аа гэд хайрлаж өмүүлсэн. Гэт ингээ хоёр тийш туйлшир сэтгээд энэ хоёрынхоо голд эргэцээд ингээ эргэлдээд нэг бол чи юм уу намайг боолчлоо гэд очиж хэрэлдэж зодтолдоод эсвэл за намайг яасан юм да сургаж байгаа юм да бас танин мэдгүй нэмсэн юм да гэд үргэлжлүүлэн болжлогдоод ингээд юусэн туйл сэтгэлгээтэй байдаг бол күү сурлагтай каос сэтгэлгээ нь болохоор боолчсон үнэн сургасан нь үнэн тиймээс би сурлагаа дүүргэн сурхаа сурна боолын гинжнээс нь бол мултрна эзэн болоод тэгээд түүнд хүн хүнээ боолчлох ёсгүй гэдгийг хүний ёсоор зааж сургана хүн болтол нь хүний ёсыг ойлгохтол нь өргөж ивж тулж өгнө. Энэ бол эзний ёс мөн. За ийм л ялгаатай сэтгхүй байх нь дээ. Нэг сэтгэлгээ нь хоёр тишээ туйлширдаг бол нөгөөх нь хоёр болон бусад хүчин зүйлүүдийг зэрэгцүүлэн оршоогоод дундаас нь тооцоолон ботсноор зүйтэй уян хатан тогтвортой гарч шийдлүүдийг тодолж зөв чигээ олж мөнхийн хөдөлгөөнд орших нэ. Нөгөөх нь бол хоёр
туйлт сэтгэлгээнийхээ голд гацхнэ. За ингээд тамийн буюу тэр теорийн ертөнцид харилцан сүлдтэй байхгүй буюу бүгд тусдаа бүгд ижил гэдэг хоёр үзэл хоорондоо эсрэгцээ зөрчилдөд гацчдаг бол зүйдэл жамын ертөнцид бол нөгөө сэтгэлгээний цаашаа өврөөд бүгд тусдаа учраас хүндлэх ёстой, бүгд ижил учраас инрэх ёстой гэд энэ инрэх хүндлэх эрдмээ голчтой оршоож байгаа учраас энэ хоёр чинь хоорондоо сүлдээд буюу зэрэгцэн давхцаж оршоод бинийгээ устгахыг санаарахгүй ингээд зэрэгцэн инх хамгаалan орсны үндсэн дээр үр төрдөг гэдэг байгаа шүү дээ. Энэ нь болохоор моны онол юм байна. Теорийн ертөнцид ингээ харилцан сүлдтэй байхгүй зөрчилдөөн ийм хавхал бинийгээ ийм хавханд хийсэн гацаа төгжээл байгаа болохоос тэндээс голч тодрох боломжгүй. Харин зүйдэл жамын ертөнцид бол харилцан сүлдтэй гэж байгаа. Харилцан сүлдээнд нь зүй тогтол гэж байгаа учраас тэрийг нь олох юм бол голч шууд тодрно буюу үргэлж голчийг олох боломжтой. Үргэлж хариулттай гарц гаргалгаатай ертөнцийн зүйдэл жамын ертөнц байх нэ. Тэгээд теорийн ертөнцид нь ир юм нь тусдаа ир юм сүвтний дүр төрхтөөр байдаг бол зүйдэл жамын ертөнцид эцэг их үр гурав оршдог буюу инрэл хүндлэлийг голчтойгоор агсаж итгэлийг төрүүлж мөнхийн гал бадарч мөнх хамгаалныг олж болдог гих энэ онолыг моны онол гэдэг юм байжээ. За тэгээд би болохоор та бүхэндээ ойлгомжтой байх үднээс нэг юм хүлэмж зохиож үзэхийн, үлгэрч зохиож үзэхийн тэгэл онлоор нь ярьж үзэхийн яг аль нь болоод байгаа болохгүй байгааг ойлгочихгоо л бас цаг хугацааны өөр байршлууд тэднэр дээр миний санаа яаж тусж ийн, бууж ийн, яавал орж ийн, яавал орохгүй түлхээд гаргаад байна гэдгийг одоо ажиглал, суралцаал янз бүрийн аргаар л оролдож байна да. Та бүхэнд тэгээд хэрэг хүрч байна. Энэ бичлэгийг сая бүр маш олон удаа бичиж сүүл рүүгээ жоохон ууртай бичээд сүүлийн бичлэг маань жоохон ууртай болсон байж магадгүй. Уучлаарай. Нэг удаа мика асаахгүй бичээд нэг удаа бичлэгээ явуулахгүй бичээд бүрстэ балаа юм боллоо сая. Тэгээ ингэж тайлбарлахаар ямар ч байсан тэр теорийн ертөнц зүйдэл жамын ертөнцөөс сонголт хийхэд бол уг нь бол тодорхой. Гэхдээ яг хүн яагаад дандаа теорийн ертөнцөө сонгоод байдаг вэ гэхээр тэр эрх чөлөөний тухай ойлголт нэг юм зах замбраагүй, хөлтлөгөөгүй, ямар ч хязгаарлалтгүй гэдэг утгатай. Тэгээд тэр нь ямар үр дүнд хүргэдгийг тооцоолж бодож чаддгүй учраас эрх чөлөө гэхээр хязгааргүйг нь сонгоод хязгааргүйг сонглоо гэсэн чинь хий хоосныг, өлөн хоосныг сонгоод ингээл төрөөд явцдаг юм шиг байгаамаа. Өөрийгөө хязгаарланаа, хатамжилж дарнаа гэдэг чинь өөрийнхөө тэр шунал, бардамнал гэдтэй нэг юм зовоогоо тамлаад байгаа зүйлсээ л хатамжилж дарахаа хэлж байгаа болохоос эрх чөлөөгөө боохыг хэлээг байхгүй. Тэгэхээр эрх чөлөөтэй байна гэдэг чинь харин хар хорондоо идэгдэхгүй жинхэнэ гоё хүн ёсоор сэтгэхийг эрх чөлөө гэж ойлгох ёстой маа. Энтэр гээд эрх чөлөөний тухай ойлголтоо зөв зэгцлээд ирэхээр л тэр теорийн ертөнцид одоо хорогдоод байх шалтгаан баг үлдэж өөрийгөө засаж тэгслэх хүсэл юм голоос ундардаг шүү. Өөрийгөө ингээд хязгааргүй эрх чөлөөтэй байгаа биш, харин ч энэ ухааны юм жижигхэн тойрогт хязгаарлаж гинжилчээд тэгээ уйж орхичоод тэгээ тэндээсээ хөдөлж чадахгүй зовоогоод байгаа юм байна гэдгээ ойлгосон хүн гинжээ таслаас сул тавихад одоо оюун ухаан ингээд аажмаажмдаа тэлээд мөнхийн нүүдэл хийж болдгоо. Энэ бол жинхэнэ эрх чөлөө юм аа. Энэ бол жинхэнэ хязгааргүй тухай ойлголт юм аа. Гэхдээ энийг хязгааргүй гэж нэрлэхгүй мөнх хамгаалан гэж нэрлээд байгаа нь тэр хязгааргүй буюу их адаггүй одоо хөл толгойгүй эмх замбраагүй хоосон гэдэг утгатай холиод буруу ойлгоод буруу явчих үдэ гэсэн үүднээс бас мөнх хамгаалан гэдэг үгийг монголчууд хэрэглэдэг байсан байж магадгүй. Ер нь үхсийн нэршил тэгээд арын утга энтрээ сайн шалгаж явахгүй бол энэ мэтэр
нэг үгийг хоёр өөр утгаар ойлгодог. Тэгээд нэг үгийг хоёр өөр утгаар хэрэгэлдэг. Тэгээд нөгөө хоорондоо ярилцахдаа үгээрээ ярилцж байгаа учраас үгээ нэг нь өөр утгаар хэлэхэд нөгөө нь өөр утгаар ойлгоод төрчдөг юм ийм эрсдэл байдаг учраас бид нар айл болох тэр хуучин үг нэр томьёонуудаас сэргийгээл тэрүүгээрээ хэрэгэлсэн угаасаа илүү амар юм байлээ. Тэрийг тайлбарласан нь энэ нөгөө харь соёлын орж ирж завааруулсан жонхоо хутгсан банданг нь зэгцэлснээс хамаагүй уул амар юм байлээ. Данч хүмүүс нөгөө одоо моны онол гэхээр нэг сонирхгүй ч юм уу те мөнх хамгаалан гэхээр чихэнд нь алдж өгөхгүй нэ хязгааргүй гэл эсвэл эрх чөлөө эсвэл феминизм тэр гэлтэй ир хүүсийг шүтдэг нөгөө нэр томьёон ямар ийзэмжлээ те яг тэр үг хэлэхээр ойлгоод тэр үг хэлгээ ямар үр дүнд хүрэгдэг цаана ямар утгатайг нь гүйттэй ойлгохгүй ингээд нэг юм холион бантай шиг юм холбоод хайцсан эрх чөлөөтэй байх дуртай хүмүүс тэр хязгааргүй тухайн ойлголтод төрчөд байгаа. Өөрийгөө хориглуулах дургүй хүмүүс. Гэхдээ яг үнэндээ өөрийгөө хориглосноороо жинхэнэ эрх чөлөөг олж жинхэнэ өөрийгөө олж өөртөө эзэн болно. Яг үнэндээ чамайг ч хориглоод байгаа юм биш наа шунлыг ч хориглоод байгаа маа наад өөрийгөө үгүй хийгээд байгаа үн цэнтэй бүхнийг үнгүй хаасан болгож хий салхи болгоод тэ эхнэр байвал шулмас болгоод нөхөр байвал чөтгөр болгоод найз байвал ад тийрэн болгоод байгаа наад нэг балиар сэтгэхүйнээс чинь л чамайг чөлөөлөхөд наад балиар сэтгэхүйг чинь хориглоод байгаа болохоос чамайг ерөөсөө өөрөө чинь хориглоогүй гэдгийг бас ингээл хүмүүс жишээлбэл ойлгочвол тэрийгээ өөрөө ч хориглож дарахад амар болж гарцсан нэгдэх юм болов гэж бичлэгнүүд хийж ин да. За тэг бичлэгнийхаа төгсгөлд би бол нэг өөрийнхөө жишээгээр нэг ярих гэснээ за тэрийг би тусдаа бичлэг болгож яриё ингээ болох бах. Тэгээд бичлэгнийхаа төгсгөлд судар нэ боёо. Энэ бол үндсэн судар. Энэ бол ойлгомжгүй ч гэжтэй яг шүлгэлээ ичсэн их тийм тостаас нь бор хариул шиг судрал да. Ингээ хальт уншихад ойлгомжгүй гэхдээ яг үнэхээр олон утга агуулсан байдаг судар шүү. Энэ яг үндсэн судар. Тэг яг энийг ойлгохгүй байхад би бол нэг гомдохгүй. Энийг бол ойлгох ёстой. Энэ цаг хугацааны судар чинь энэ үндсэн судраа тайлаа задлсан судар. Тэг энэ хамаагүй ойлгомжтой. Энэ дээр тэр инрэл хүндлэл эцэг их эр юм сүм гэд гарч байгаа заяа. Бүр эхлээс нь аваад гарч байгаа. Тэгэд эндээс чинь тайлал одоо саяны өгүүлэмж шиг ингээд цэгцлээд авчиж болох боломжтой маш олон юм өгцөн байдгийн шүү. Тэгээ энэ хоёр судар захиалгыг хүсвэл миний гэрлээ үлгэрчгээ Facebook хаягаар холбогдож байна. Нөгөө нэг нүр тусын ярилцлага хийхдээ бол би одоо дараа 7 хоногс манай хүүхдүүд бараг эхлэл ирчих واخа та. Тэгээд үсрээл тэрний дараа 7 хоногс ирчих واخ. Тэгээд ер нь 9 сарын 1-ээс хоошоо цаг авъя дөө 9 сарын 1-ээс хоошоо манай би хүүхдэд 4-өөс цэцэрлэгээс авдан тэрнээс өмнө ажлын өдрөөр тэрнээс өмнө эсвэл хагас бүтэн санаар л гэж цаг өгөх угаасаа боломжтой юм байлээ. Тэрнээс өөрөдөө боломжтой жаалга. Тэгээд яг нөгөө тэр ярилцлага хийхийг хүсэж байгаа хүмүүс бол сэтгэл мэдрэмжээ ойлгохыг хүсэж байгаа. Сэтгэлгээний хөврөлт ухаж бодох гэдгийг юу гэдгийг ойлгохыг хүсэж байгаа хүмүүс л ер нь холбогдоор. Түүнээс ш одоо тэрийг чаддаг хүнд бол хэрэггүй шүү. Тэрийг чаддаг хүнд одоо би юугаач ярих вэ? Яг онлайн төвшин дараагийн юм ярьж болно. Гэхдээ тэрийг заавал нэг ганцаарчлал мөнгө төгрөг аваад биш угаасаа бичлэгээрээ ярьж юм чинь тэр бол шаардлагагүй. Тэгэхээр яг юм сэтгэл мэдрэмжээ ойлгож сурах гэсэн хүмүүст л зориулсан гэж ойлгоорой. Тэгээд сэтгэл мэдрэмжээ ойлгож сурах бол гэтээ нөгөө нэг тэр хараа хатамжлах тэр теори ертөнцөөс тэр зөөдөл жамд ертөнц рүү шилжих бас юм гол түлхүүр байхгүй. Үндсэн хамгийн ихний алхам ер нь бол хүн өөрөө мэдрэмжээ ойлгож байж юугаа хязгаарлах гэдэг чи яг юу юм гэдэг юм ойлголт бүрэлддэг байхгүй. Одоо жишээ нь гэхэд одоо ярьчи одоо түрүүн боллоо гэдээс ярихаас олон бичсэн чи олон удаа 3 удаа ингээд 4 удаа ч бичлэг хийсэн чинь харин жоох ингээд жоох уцаарлаад байна уучлаарай.
Тэгээд би өөр дөрөө нэг юм жишээ ууланд ингээл ярьсан байхгүй одоо тэгэл ярихаас ингээ би хамгийн анх улааж болоод зөвхөн хитдэлдэг гэсэн байхгүй. Тэгээ зөвхөн хитдэлдээд явж исэн чинь солиороод байсан байхгүй. Тэгээ солиороод агаар солиорж жагаад өөртөө ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгож аваад тэгээ өөртөө ажиллаа явцсан байхгүй. Тэгээ өөртөө ажиллаа явцсан чинь хитээ дэлдгээ орхигдуулаад тэгээд яах гэж хитдэлдээд байгаа учраа ойлгох болоод хитдэлдэх нь надад амар утгагүй санагдаад би бараг ингээд өөрөөрөө явчих юм шүү хоёрыг хувцсны хэрэг байна уу гэж бодоод ячаа би чи ингээд сайхан өөрөөрөө налуулчихдаг юм чи. Тэгэд явж исэн чинь өөрөөрөө ажиллаж гацчихдаг байхгүй гацаад эхэлдэг байхгүй ерөөсөө алдаа гаргаад тооцоо алдаад гацаад эхэлдэг. Гацаад эхлэнгүүд нь онготоо санддаг байхгүй. Санаад буцаад онготоо би ингээд чатгаа ажиллаа надад туслаач яг ингээд онгод хөрх ингээд тойруулж мариулж ингээд хөглөж ингээд дагуулж агаад гацаанаас гаргаад өгчдөг байхгүй. Тэнгүүд нь би ингээд ойлгож байгаа байхгүй. Энэ хоёр чи давцаж явах хэрэгтэй юм байна. Тэ хизээж өрөхгүй юм байна. Өөртөө ажиллаж өрөхгүй юм байна. Өөрийгөө орхихгүй юм байна. Онготоо орхихгүй юм байна. Хамт авч яваа. Одоо нэг түрүүний л ярьсан давцсан сэтгэлийг амьдрал дээр яаж хэрэглэснийг ярьж байгаа. Тэгэнгүүт хоёлынгийн үнэлэнгүүт онготоо орхихгүй тулд тэгвэл би онготыг хөхтэй ойлгох хэвээр сэвтэж болохгүй. Гингүүт дараа чи алхам тодордог байхгүй. Онготыг хөхтэй ойлгож сэвтэж болохгүй юм бол би хуучин муу зуршлууд хуучин нөгөө болдог нөгөө л нэг хинэггүй за нөгөө л нэг орхиж хагцаж салтгүй нэг юм цаг үеэсээ хамааралт нэг юм хачин нэг юм төлбөргүй сэтгэлгээнээс хагццаалаад задгаа хувц өмсөхгүй л бол өмсөхгүй бай. Архитаар суухгүй л бол уухгүй бай. Сэтгэл гутралд орохгүй л бол орохгүй. Тэгэд тэгхгүй тулд юу шаардлагатай тэр бүхнийг суралцъя хий. Гэж л явсан. Ер нь хоёгаач үнэлээд өөрийгөө ч үнэлээд ингээд давхар үнэлэхээр давхар даад би яг юу их хэвтэй, яг юугаа болох хэвтэй, яг юугаа дэлгэрүүлэх хэвтэй, яг юун дэрийг хүч өгөх хэвтэй, юугаа бүр ингэ шүд зуугаад хазаарлах хэвтэй, шүд зуугаад хазаарлж дийлэхгүй бол яаж холоос хамгаалт тавих юм. Өнгөнд хуртаад байгаа л тэгээд өнгийг одоо болчих. Тэгэл болоо. Тийм л юм байлээ. Одоо ингээл иймэрхүү байдлаар ингээ өөрийгөө холоос хамгаална. За заавал холоос хамгаалахгүй ойртоод автдаггүй болвол хамаагүй ойртоод тисч төвчээ даваа гарч болно гэх мэт ингээ олон янзын арга барилуудыг солбож хэрэглэх юм сэтгэлгээ төрдөг юм аа. Юмсыг үнэлэхийн тулд юу ч мэдэхгүй бол эхлээ харанхууд жоохон тэмтчихнэ. Тэгээ тэмцснээсээ таньж мэдээд зэрэгцүүлж давцаж оршоож агаад тэднийг хооронд нь холбот сэтгэхээс хоёр тал руугаа туйлшраа тавил гарч шийдэл сэтгэлгээ ерөөсө тодордгүй маа. Жишээлбэл тэгээд ингээ холбот сэтгэж байгаа хүн чинь мэдрэмж нь өсдөг байхгүй. Холбот сэтгээд одоо надад юу хэрэгтэй, юун дээр болохгүй, юу дутуу, яагаад алдаад байгаагаа ингээ нэг юм ойлгож байгаа хүн чинь мэдрэмж орж ирэхэд шууд барьж авдаг тийм мэдрэмтгий болчдөг. Тэгээ мэдрэмтгий дээрээсээ орж ирсэн мэдрэмжээ энэ тийм мэдрэмж байна гэж дандаа ухаж бодож ялах гэж оролдоод ингэ суралцсан хүн чинь одоо орж ирж байгаа мэдрэмжээ энэ бол тэрнээс асан тийм мэдрэмж байна гэж шууд ойлгоно. Энэ бол яг өнгөц харахад ийм мэдрэмжийг харагдаж байгаа чи яг үнэндээ бол шал өөр юмнаас болсон ийм мэдрэмж байна гэдэг ингэж мэдрэмжээ ойлгодог бол таахгүй. Мэдрэмжээ ойлгоно гэдэг чинь өөрийгөө ойлгоно гэсэн үг. Өөрийгөө ойлгоно гэдэг чинь өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоно гэсэн үг байхгүй. Өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоно гэдэг чинь хаанаа хамгаалахын, хаанаа дарахын, хаанаа довтлохын, хаанаа зогсохын, хаанаа түгчхийн, хаанаа уян хатан байхын гэдэг гарц шийдлийг зөв тооцоолж чаддаг болох тэр сэтгэлгээний суурийг заснаа гэсэн. Тэгэхээр мэдрэмж гэдэг чинь анханасаа л мэдрэмжтэй төрдгүү тэр мэдрэмжийг хөгжүүлдэг юм байл шүү. Тэгээд явандаа л ингээ юмсыг үнэлээл, хуйгааж үнэлээл, өөрийгөө ч үнэлээл, өөртөөгөө ажиллагааж үнэлээл, буурлын бөөлөөнийг үнэлээл, зан үйлээ жишээлбэл хитдэлтэд буурал хэм татчихдаг гэдгийг би ойлгоогүй байхгүй юу. Зөндөө удаа явсан. Ойлгохгүй зөндөө удаа гацаж мацсан ингэж явж байгаад хитдэлтэг чинь надад хэрэгтэй минь би онготоо орхиод байгаа юм байна гэд онготоо үнэлэнгүүтлээ харсан чинь ажигласан чинь мэдрэмж нь ороод ирдэг байхгүй.
үнэлснийхаа дараа хизээ дэлтгэд хизээр юу хийж байгаа мэдрэмж нь орж ирсэн гэсэн үг байхгүй. Тэгээд юу хийж исэн бэ гэхээр хим татчихсан. Тэр бөөлөн дээр хизээ дэлдээд хим татаа болгочлаа. Тэрийн дараа нь би задалж тайлж хэрэгэлдэг байхгүй юу. Одоо та бүхэнд ярина, судар болгоно, пост болгоо бичнэ, эсвэл ахуй амьдралтай хэрэглэнэ. Тэгээ энэ хоёр чинь зэрэгцэж явах хэрэгтэй. Өөртөөгөө ажиллаад онготоо үн цэнгүүгээд орхитуулчих юм бол би шууд гацна. Өөрийгөө орхиод тайлж буулгах, өөрийн сүйлэх юм хийхгүй, онгодтой найдаад хуйгны гол болоод бие сул тавьчих юм бол би бол солиорно. Тэгэл энэ хоёр чинь зэрэгцүүлээд оршихоор голчин тодордог. Гэх мэт за ингээл энийг онлоор ойлгоход нэг иймэрхүү за онлоо өөр юм сүлж өөр дээрээ одоо энэ гэрлээ гэж хүний хэлээд байсан энэ үг чи энэ юм биш дээ гэж ойлгоход бол ингээд бас хичээл зүтгэл ажиллагаа шаардлагатай. За тэгээд үүгээр энэ бичлэгээ дуусгая. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Сав дараагүй саба дараарай. Дөөрчүүлээд судар захиалга нь фэйсбүүкээр цаг ахуйн фэйсбүүкээр холбогдоорой. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.